Тэгэхээр энэ 5 маллах хийж үзэх хүмүүс амнасаа алдаа зогсохгүйгээр орчин үеийн техник технологиор хүртэл онгойлгож чадаагүй гэхээр энэ дотор яг юу хийж болох вэ? Алуурчин байна гэж байх уу? Арай л аимшигтай юу? Хэрвээ тийм бол ягаад бүх болсуудыг холборлсон бол яг доор нь яг юу хийж болох вэ? Олон хүмүүс энэ хаалгаа нэг хүсэл гаргасанстай татгалцсан гэхээр нэрийн энэ хаалганы цаас сүнс байх боломжтой юу? Тэгвэл засгийн газрыг биднээс юу нуугаад иж болох вэ? Тэгэхээр та ийм аюултай газарт орж зөрөх үү? Би л хийцээч болохгүй. За, hello guys. Дараач мэтлэндээ тавтан морил. За, энэ удаагийн дугаар дээр төлөө яах вэ гэхээр хизээж нээж болохгүй аимшигтай хаалгамтны талаар үзэх болно. Хүн бүр сонстой цайз эсвэл далайн дэмжтэй нуус эрдэнсийн тухай домгуудыг бас сонсч ирсэн байх. Тэгвэл иймэрхүү зүйлс үнэхээр бодит амьдралаар байсаар байгааг нь тайлбарлахгүй. Бүр зарим нь маш нууц сэргийн хамгаалалттай байдаг. Бүр зарим хаалганы цаана хараалтай байдаг юм байна. За тэгээд олон юм яриад л шүү бичлэгэнд орцгоё. За тэгээд бичлэг хэлэхээс өмнө та лайк дараагүй лайк дараа, subscribe дараагүй subscribe дарж дэмжиж битэн мартаарай. Энэ бичлэгийг бэлдэн хүргэж хомшов. Хамтаа бичлэгэндээ орцгоё. Эхний хаалга болохоор Padmanab Haswami сүм. Padmanab Haswami сүм нь энэтхэгдэх Европ улсын далд хүчний үйл ажиллагааны халуун цаг. Энэ сүм нь манай эртний 6 дугаар зуунд баригдсан бөгөөд хожим нь Travancore-ын хааны удмынхан шинжилж байжээ. Travancore-ын угсаан нэгэн ариун хүний үр сад хэмээн тооцогддог тул тэд маш их хийж чидийн хүчтэй гэдэгт хүмүүс итгэдэг. 2011 онд 7 хүн нууц эрдэнэс хайхаар сүмийн доогоор малтлах хийсэн. Тэд зузаан төмрөөр хамгаалагдсан 6 том агуулгын хаалга болсон бөгөөд дотроос нь олдсон зүйлс нь хүний төсөөснөөс давсан зүйл байсан. Эртний алт, зоос, алмаз, эрдний чулуу, үнэт хэдлэлээр дүүрэн уутнууд. Гэтэ нэг хаалга нь хизээч нэгдэггүй. Хичнээн оролцсон ч хөдөлж өгөөгүй. Удалгүй оролцсон бүх хүмүүс энэ хаалгыг нээхгүй байснаа ойлгож эхэлсэн. Өдөртөгч нь хэдэн сарын дараа нас барж, бүр нэг ажилтных нь ээж нь гэнэт нас орсон. Энэ бүхнийг харсан хүмүүс хараалд уртсан гэж тэр хүмүүсээ дүгнсэн. Домогт өгүүлснээр сүүлчийн хаалгыг эртний мэрэгд Нага Басан буюу могоон гогцоо хэмээх мантрагаар битүүмжүүлсэн тул ямар ч хүчний багаж зэвсэг түүнийг онгойлгож чадахгүй гэдэг. Зөвхөн нэг л хүн энэ агуулгын дотор юу байгааг мэддэг. Тэр нь Travancore-ын угсааны амьд үлдсэн үр удам. Гэтэ тэр ам нэхээс эрс татгалцсан байдаг. Тэгэхээр энэ 5 маллах хийж үзэх хүмүүс амнасаа алдаа зогсохгүйгээр орчин үеийн техник технологиор хүртэл онгойлгож чадаагүй гэхээр энэ дотор яг юу хийж болох вэ? За хоёр дахь хаалга бол Цинх хааны газар доорх булш. Цинх хааны булш 1974 онд 5 ах дүүгийн тусламжтайгаар олдсон. Жинхэнэ булшийг 7000 ширхэг шавар цэргүүд хамгаалж эзний үүрт мөнхөд сахидаг гэж үздэг. Тахимын үүдэн тавьсан хавхнууд руу оролцсон хэнийгч сум шидэн харвах механизмууд суурилсан байдаг. Тэгэхээр та ийм аюултай газарт орж зөрөх үү? Би л хийцээч болохгүй. 5 ах トゥ орсон ч удалгүй харамссан байна. Тэд зүгээр л үзэх үедээ биений эвгүрхэж ухаж дуусаад удалгүй бүгд нэг нэгээрээ нас барчээ. Шавар цэргүүдийн танхимд эцтийн 2 голыг дуурайлгасан систем байдаг. Гэвч эдгээр нь голын ус биш, шингэн мөнгөн ус урсаж байсан гэж үздэг. Хэрвээ үнэхээр мөнгөн ус байсан бол тийшээ орсон хинч өгөх байсан. Эсвэл өгөхгүй ч галзуурах байсан. Эзэн хааны цогцос оршиж буй бусны хаалга хизээч нэгдэггүй. Хинч тэнд юу байгааг мэдэхгүй. Түүхэн баримтад энэ бол хүн төрлөختний түүхэнд хамгийн тансаг үнэтэй булш хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Дотор нь орд харшууд их хэмжээний эрдэнэс байж магадгүй гэж хүмүүс үздэг. Цинх хаан Хятадын анхны эзэн хаан байсан. Тэрээр ердөө 13 наснда хаан ширээн сууж булш барих ажлаа эхлүүлсэн. Уг булшийг барихад 38 жил шаардсан бөгөөд 700 мянган ажилчин шаардлагатай болсон гэдэг. 3 дахь хаалга хоолмос алуурчны зочид буудал. Хоолмос бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн олон хүний хөнөөсөн цоврал алуурч гэж үздэг. Тэрээр өөрийн биеэр 27 хүний хөнөөсөн гэж хүлээн зөвшөөрсөн ч бодит тоон 200-д хүрсэн гэж хүмүүс таамагладаг. Ингийн тул тэр алуурчны зочид буудал барьсан. Тэр зочид буудлын нэрийг Bookwell гэдэг бөгөөд утгаараа хүмүүсийг өргөтөж, төөрөлдүүлж, алж, улмаар цогцыг нь устгахаар зориуд баригдсан барилга гэж үздэг. Зарим өрөө нь хийн тахим, зарим нь хүчтэй хувимтай байсан. Ихэнх хаалга зөвхөн гаднаасаа онгодог байсан бөгөөд зарим нь хан руу хүргэдэг байсан. Ихэнх өрөө нь дуу тусгаарлагчтай, хохирогчдын орилон сонсогдохгүй байхаар мөн дээрээс нь бүх давхрууд руу цогцос шидэх зорилттой яндангууцтай, хүн төөрхөөр коридортой бөгөөд зарим шаландыг гიშгэд хазаадаг, зарим шатнд хаанч хүрэгдэггүй. Ян газар бүхэлдээ өвхлийн лаборатори байсан бөгөөд зөвхөн хоолмос л бүх төлөвлөгөөг мэддэг байсан. Тэр өөрөөр архитектураар өөр хэсгийг зурулсан тул хинч бүхэл зургаар нь ойлгоогүй. Подвол тэрээр цогцыг шатааж эсвэл шохоотой хонхорт болдог байсан. Тэр баримтлагтахад цагдаа нар хүний дүрстэй дөрвөн ясны хэлтэрхий, хатсан цус, хүний цогцос дадалдаг багаж хэрэгслэг болсон. Цовруул алуурчдын тухай бид мэддэг гэсэн дайраж ийм 200 хүнийг алах хэмжээнд алуурчин байна гэж байх уу? Арай л аимшигтай юу? 4 дахь хаалга Мумтаз Махалын зойрын хаалга. Таж Махалын жинхэнэ гарал үйлсийн тухай олон жилийн турш маргаан гарсаар ирсэн. Зарим нь энэ барилгыг 1632 онд Монголын хаан Шах Жаахан
хайрт эхнэр Мумтаз Махалийнхаа дурсгал зориулан барьсан гэсэн албан ёсны түүхэнд итгэдэг. Гэвч зарим хүмүүс уг байгууламжийг анхандаа Шива бурхны сүм байсан гэж үздэг. Бас зарим нь энэ сүм мичэд байх магадaltaй гэж үздэг юм байна. Эдгээр онолуудын аль нь ч бүрэн нотлох эсвэл үүсгэхэд маш хэцүү. Учир нь Таж Махалын маш бага хэсгийг олон нийтэд нээлттэй өргөсөн байдаг. Гэвч нэг маш нууцлаг хаалга байдаг. Энэ нь Мумтазын булш руу доошоо ордог зойр руу хөтлөлттэй хэсэг. Энэхүү хаалга маш удаан хугацаанд битүү байсан бөгөөд далд хүчний шинж тэмдгүүд гарсаар байгаа гэдэг. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар энэ хаалга жинхэнэ булш руу хөтлөлтөг бөгөөд олон нийтэд үзүүлдэг хэсэг нь ердөө л нэг хулбар. Хэрвээ тийм бол яагаад бүх булшуудыг хулбарлсан бол яг доор нь яг юу гэж болох вэ? Олон хүмүүс энэ хаалгаа нэг хүсэл гаргасан зүйл татгалцсан гэхээр нэрийн энэ хаалганы цаас сүнс байх боломжтой. 5 дахь хаалга Мачу Пикчугийн доорх эрдэнэс. Францын алдарт археологч Терри Жермен саяхан Мачу Пикчугийн бүсэд урд өмнө хизээж анзаарч байгаагүй нэгэн хаалгыг илрүүлсэн. Шинэ цахилгаан соронзон төхөөрөмжийн тусламжтайгаар тэр уг хаалга нь ханаар халахлагдсан нууц танхим руу хөтэлдэг болохыг илрүүлсэн. Зарим хүмүүс шууд хараад энэ магадгүй булш байна гэж итгэсэн. Хэрвээ тийм бол дотроос нь алт мөнгө их хэмжээгээр олдох боломжтой. Гэвч үүнийг батлах аргагүй. Яагаад гэвэл Перугийн засгийн газар Жермний уг хаалгыг онгойлгохыг эрс татгалцсан байна. Тэгвэл засгийн газарыг биднээс юу нугаад ажиллах вэ? Засгийн газар эцэст нь Жермэнд танхимыг онгойлгохгүйгээр дотроос нь тандах харах төхөөрөмжийг зөвшөөрсөн байдаг. Тэрээр шат 2 орц мөн их хэмжээний үйл мэддэг металлаар дүүрсэн үндсэн танхимыг илрүүлсэн. Мөн хаалгыг хааж байгаа чулуу нь ердөөл түгжээний үүрэгтэй бөгөөд түүнийг авахд дээрх байгууламж нуурч унахгүй баталсан. Гэсэн ч малтлагын зөвшөөрлийг дахин татгалзаж тухайн хаалганы орчмыг бүрэн битүүмжилсэн тул одоо хинч тийшээ орох боломжгүй болсон. Тэд яг юг хамгаалаад байгаа юм бол эсвэл биднээс юг хамгаалаад байгаа юм бол 6 дахь хаалга Анколо цөмийн хог хаягдлын байгууламж. Анколо нэртэй цөмийн хог хаягдлын хадгалах байгууламж одоо хүртэл баригдсаар байгаа. Уг төслийн зорилго бол цөмийн хорт хаягдлыг бүр мөсөн аюулгүй хадгалах арга болох явдал. Үүний тулд тэд 100 мянгаас 1 жил төсвөртэй байгууламж барихаар төлөвлөсөн. Учир нь цөмийн хаягдал хоргүй болох хүртэл хугацаа ийм хэмжээний урт байдаг. Одоогоор дэлхий дээр ийм хугацаагаар төхөөлсөн жишээ байхгүй. Олон улс төр зүрийн агуулга ашигладаг бөгөөд энэ нь гоожилт алдагдал ихтэй тул маш их аюултай болсон гэж хүмүүс үздэг. Харин Анколо төсөл бол бүх асуудлыг шийдэх цорын ганц гаргалаа гэж хүмүүс санагдсан байна. Энэ байгууламж Финланд улсад баригдаж байгаа бөгөөд цөмийн хаягдлыг бүр мөсөн хадгалах цорын ганц арга зам гэж хүмүүс санагдсан байна. Гэхдээ энэ хэд хэдэн эрсдэл бас дагуулж байгаа. Яагаад гэвэл 1 сая жилийн дараа хүн төрөлхтөн хэрэг устдаагүй энэ чигээр байсаар байвал яг энэ цөмийн зэвсгийн хаалгыг нээж болохгүй гэж хэн анхааруулах вэ? Мөн дээрсэн хаалганы орчинд анхааруулах бичиг эсвэл ирээдүйд тэр бичиг мэддэхгүй байхыг бас үүсэхгүй. Мөн дээрсэн бидний хэлэх хүртэл мартсан байх магадaltaй гэж хүмүүс үгүйсгэсэн. Тиймээс Пимбаг өөр арга хэмжээ сонгосон. Тэр нь юу вэ гэвэл юу ч хийхгүй байх. Тэдний үзэж байгаагаар хүн төрөлхтөн болохгүй гэсэн зүйл заавал хүч үздэг сониуч цангаа яаж тарч чадахгүй. Тиймээс анхааруулах биш харин байгууламжийг хэний ч олж чадахгүй уулын гүн нууц газар байрлуулах шийдэлд хүрсэн. 7 дахь хаалга Пабло Эскобарын Пабло Эскобар хэдийнэ нас барсан ч түүний талаар сонин хачин үргэлжилсэн. Тэрээр Miami Beach хотод харштай байсан ба одоо тэр харшин шарсан дахианы хаан хэмээн налтарсан Бордогийн хэрхмийн мэдэлд очсон. Кристиан өөрийн байшингаа барихаар Эскобарын харшийг нурааж байх үед ажилчид бетон суурийн доороос тутмал төмөр сэп болсон. Энэ сэп нь 2-ыг хэрсэн 2 хэмжээтэй 6700 фунт орчим. Кристиан тэнд алт эсвэл алмаз байгаа гэж бодон Паблитог одоо миний шинэ найз гэж тоглоомор хэлж байсан удаатай. Пабло Эскобар мөнгө буудан хан эсвэл хасааны нүхэнд хүртэл нууж байснаар алдартай. Эцсийн эцэст банкд мөнгө хийгээгүй байдаг. Уг харшийн өөр нэг хэсэгт гантиг шалны доороос өөр нэг сэп болцсон ч тэрийг шууд хулгайлсан бөгөөд одоо болтол цагдаа нар хэргийг мөрдөж байгаа. Кристиан шин байшингаа дуусгах хүртэл сэпийг тусгай сэфийн өрөөнд хадгалахаар төлөвлөсөн. Гэхдээ өөр сэп байж магадгүй учраас тэр газрыг одоо 24 цагийн хамгаалалтаа болгосон. Мөн харшийн ойр орчмын бүхэлд нь дахин шалгахаар төлөвлөж байна. Тэрээр ердөө энэ газрын төлөөлөлөхэд 9 сая 650 мянган $. Төлсөн. Магадгүй газар доор холсон мөнгөөрөө зарцуулсан мөнгө нөхөх юм болов. Байж болох юм тийм. За тэгээд дугаар минь энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд цаана нь үлдсэн дахиад 8 хаалга бий. Тэгээд та бүхэд үргээр таалагдах юм бол би part 2 болгоод оруулах болно. Та лайк дараагүй лайк дараад, subscribe дараагүй subscribe дараад хүлээж байгаарай. Тэгээд бас та бүхэн бас ямар төрлийн контент үзэх хүсэж байна бас доор комментээр бас бичиж үлдээгээ бит мартаарай. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая. Сая үүдэн юм ураадсан.